Өчигдөр хүмүүсттэй мэдээ танилцуулъя. Далаад гарцгүй орны хувьд төмөр зам бол олон улстай харилцах чухал гарц нэг. Гэхдээ төмөр замыг байгаль орчинд сөрөг нөлөөлөхгүйгээр барих боломж байна. Энэ бол эко төмөр зам юм а. Тиймээс манай орны онгон дагшин байгаль ой хөвчийг өөрчилж амьдарч байгаа ан амьтныг дөрвүүлэхгүйгээр төмөр зам барих асуудлыг анхудаа ярилцлаа. Байгаль экологи дээлтэй гэхээр ямар нэгэн шин зүйл ашиглах гэж байна гэж ойлгох хэрэггүй. Ерөөсөө л хуучин төмөр зам дээрээ амтан чөлөөтэй нүүдлэж болох гарц гаран болон ойн дээгүүр агаарт галт тэрэгний зам өнгөрнө гэсэн үг юм. Уламжлалт төмөр зам байгаль экологид сөрөг үр дагаврыг үзүүлж ирсэн. Тухайлбал зүүн бүсийн төмөр зам ан амтан гарах гарцгүй цагаан зэрийн нүүдлийн замыг хөндлөн хааж баригдсан байдаг. Тиймээс энэ нь цагаан зэрийн тоо буурахад нөлөөсөн байна. Энэ бол ганцхан жишээ. Харин эко төмөр зам уламжлалт төмөр замаас олон давуу талтай. Ерөнхийдөө бүх төмөр замын инженерүүд маань өөр бусад дэлхийн орнуудын туршлагуудаас биднээс солилцдог. Тийм учраас энэ удаадаа юу гэхээр энэ эко хэлбэрээр барьсан төмөр замыг барихтаа зургийг яаж зурдгийг, барьсныхан дараа хэрхэн арчилдгийг, одоо цаашдаа өртөө зөрлөг болон бусад юмнуудаа яаж зохицуулдгийг, ачаа тээвэрлэлтийг нөгөө хүн даацсан гэж яриад байгаа ачаануудаа тээвэрлж байгаа тохиолдолд бусдаа юу гэдэг чинь асуудал болохгүйгээр эдийн засгийн үр ашигтай төмөр замыг яаж барьдаг вэ гэдгийг л бид нэр хоорондоо ярилцж байгаа. Монгол улсын хэмжээнд 1815 км төмөр зам байдаг. Ирэх жилүүдэд уулуурхай орон нутгууд руу чиглэсэн төмөр замын шинэ бүтээн байгуулалт өрнөнө. Төмөр зам хаана хүрэн тэнд шинэ хот суурин үйлдвэрүүд хүн амын төвлөрөл бий болдог. Зөвхөн үүнээс гадна байгаль экологид ээлтэй байх технологиг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ашиглаж байна. Эко төмөр зам нь энгийн төмөр замыг бодоход нөхөн сэргээлт байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл зэргээс шалтгаалаад эдийн засгийн хувьд бага зэрэг өндрөө. Гэхдээ гаргах зардлаасаа илүү үр ашиг экологийн тэнцвэрт байдлыг хадгалж үлдэхээрээ давуу талтай. Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас олж дэлхий дээр жилд 3 зүйлийн амтан олон голгойр бусдаж өгөө болсоор байна. Тиймээс ирээдүйд баригдах төмөр замаа эко болгох ажилд улс орон бүр хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэдгийг гадны төлөөлөгчид онцолж байсан юм а. Улсын клиникийн 1-р эмнэлгийн зураг судалсан классыг өнөөдрөөс эхлэн орон нутгийн эмч нартай шууд онлайнаар холбогдож сургалт явуулдаг боллоо. Ингэснээр эмнэлгийн ажилтнууд өөрсдөө байнга хөгжүүлж улмаар яралтай хаалганд орох өвчтөн хот руу явуулж цагаалтахгүй байх боломжтой болох юм а. Солонгос улсын Бурама эмнэлгээс суралцсан 3 сарын аянд манай клиникийн 1-р эмнэлэг хамрагдсан. Энэхүү аяны хүрээнд нийт 69 ажил хийхээр төлөвлөсний нэг нь энэхүү онлайн сургалт юм а. Яг интернетээр бүх мэдээллүүдийг аваад дэлхийн эмчнэрийн уншдаг гол сэтгүүлүүд тэн дээр гарч ирж байгаа өдөр тутмын мэдээллүүдийг бол бид нэр шүүж, тунгааж, авч хэлэлцэж ярилцаад маргааш нөгөөдөр нь бол энэ их хэрэгтэй, энэ бидэрт их чухал юм гэснийгаа бол өшөөл авшруулад монгол хэл рүү орчуулад тэгээд ингээд дискас хэлэлцүүлэг болгож ингэж тэрийгээ бол онлайнаар сонирхсан эмнэлгийн байгууллагууд эмчнэртэй бол шууд засаж байгаа. Орон нутгаас 22 эмчийг сонгон өнгөрсөн оны 5 дугаар сараас эхлэн 12 чиглэлээр бүтэн жилийн мэргэжил дэвшлүүлэх сургалтанд хамруулсан. Харин өнөөдөр болсон анхны онлайн сургалтанд 10 аймгийн эмчнэр оролцож төв эмнэлгийн эмчнараас туршлага судаллаа. Дэлхийн нийт хэрэгжилж байгаа хамгийн сүүлийн үеийн эмчилгээний онцлогооны стандартууд байна. Онлайнаар дуртай хүссэн мэдээлэл олоод авах боломжтой. Хөдөө орон нутагт бол тэр болгоомжид интернет холбогдоод энэ мэдээллийг шинэлэг эмийг олж авч чаддгүй. Онлайн сургалтын ач холбогдол бол орон нутгийн эмчнэр бол энэ төвд байгаа 3 дахь шатлын эмнэлэгтэйгээ холбогдож өөрсдийнхөө бас сонирхсан асуулт зарим өвчтөн дээр тавигдах оншийн асуудлыг бол онцлогоо эмчилгээний асуудлыг бол шийдэхэд бол маш ач холбогдолтой. Онлайн сургалтаас гадна жишг тасаг байгуулахын тулд шинээр сургалтын төв байгуулж эмнэлгийн өрөө сувлэгчийн пост зэргийг шинжилсэн байна. Эхний ээлжинд хамгийн их ачаалалтай байдаг зүрхний тасгийг сонгож ийхүү шинжилсэн бол харин дараагийн ээлжинд эмнэлгийн бүх тасгийг Солонгос улсын Бурама эмнэлгийн ерөнхий жишгээр хөгжүүлэх юм байна. Одоо олонсод өрнөж байгаа сүүлийн мэдээлэлд танилцуулъя. Берлин хотын нисэх онгоцны шинэ буудлыг нээх үйл ажиллагааг 4 дахь удаага онцлуулсан тухай тусалсан эрх баригчид мэдээллээ. Энэ явдлаас болж Берлин хотын дарга Клаус Воверайт огцорч магадгүй болжээ.
Берлин хотын нисэх онгоцны шинэ буудал анх 2011 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ гэж албаныхан мэдээлж байсан ч энэ хугацаанд 4 удаа хойшлогдож төсөв нь 4.4 тэрбум евро болж өсчээ. Төсөв дахиад нэмэгдэх нь гарцаагүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. За нисэх онгоцны буудал наандаж 2014 онд ашиглалтанд орно гэдгийг хотын дарга Klaus Wowereit онцлоо. Албаны их сурвалжийн мэдээлснээр галын аюулгүй байдал болон техникийн бусад хүндрэлээс шалтгаалan уг төслийн хугацаа хойшлох шаардлага гарсан байна. За шинэ нисэх онгоцны буудал барих үйл явдал үндэсний дэд бүтцийн чухал төсөл байсан төдийгүй үгээр холбооны бүгд найрамдах Герман улсын хуучирсан Багтаамж багтай Цэгэл болон Schönefeld нисэх буудлын ачааллыг эрс багасгах зорилготой байсан юм а. Баруун болон зүүн Германы дээрх хоёр нисэх онгоцны буудал нь дэлхийн 2 дугаар дайны үеэс хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа юм а. Францын жүжигчин Жерар Депардье даваа гарагт Цюрих хотны дэлхийн хөл бөмбөгийн одуудтай хамт Golden d'Or гала тоглолт 2012 оны хөл бөмбөгийн салбарт амжилт гаргасан тамирчдад шагналыг гартуулах ёслолын ажиллагаанд оролцлоо. Хөл бөмбөгийн шилдэг эрэгтэй тамирчдаар Барселоны Лионел Месси, Реал Мадридын Криштиано Роналдо нар шалгарсан энэ ёслолын ажиллагаанд жүжигчин Жерар Депардье урлаг соёлын алдартнуудыг төлөөлөн оролцсон юм а. Тэрээр санхүүгийн асуудлаас шалтгаалan эх орноо орхиж Орос улбаны улсын иргэн болох тухай хүсэлтэд гаргасныг нь тус улсын төрийн тэргүүн Владимир Путин зөвшөөрч Орос улбаны улсын паспорт өгөхөөр болсон юм а. 150 гаруй дэлгэцийн бүтээл өөрийн нэр алдар төдийгүй авиас бэлгээ мөнхөлсөн жүжигчин Жерар Депардье тус улсын засгийн газар өндөр орлоготой иргэдийн татварыг нэмэгдүүлэх болсонтой холбогдуулан өнгөрсөн сард өөрийн паспорт болон нийгмийн даатгалын дугаар бичиг баримтаа хүлээлгэн өгч энэхүү иргэншлээ солихолсон юм а. Өвлийн хатуухан энэ улиралд эрсдэл дагуулч мэдэх алтан аялал хэмээн нэрлэгдсэн аялалд Ахмад аялагч Сэр Ранулф Финес хойд мөсөн төлөв зарим даваа гарагт Кейп Таун хотоос хөдлөлөө. Финес ахлагчтай багийн 5 гишүүн дэлхийн хамгийн хүйтэн цэгт хүрэх 4000 км аяллаа эх 3 дугаар сард өндөрлөхөөр төлөвлөд байгаа юм. Одоо 68 настай Ахмад аялагч Финесийн хувьд өмнө нь 1992-оос 93 онд хойд туйлд аялж байсан удаатай юм а. Дэлхийн хамгийн хүйтэн цэг хойд туйл нь Цельсийн хасах 90 хэм хүрдэг учраас энэ аялал нэлээд хүндхэн аялал цогцож байгаа юм. Тэдгээр аялагчид аяллахын хугацаанд шинжлэх ухааны судалгаа шинжилгээг хийхээ хамтаар харааны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 10 сая $10 хандив цуглуулах зорилгыг тавиад байна. Өчигдөр Эцоп улсад зул сарын баяраа тэмдэглэлээ. Дэлхийн бусад улс орнуудаас бараг 2-7 хоногийн дараа тохиож байгаа энэ баяраараа Эцопчууд уламжлалт ёс заншлихаа дагууд сүм хийдэд мөргөл үйлдсэн байна. Сүм хийдүүдэд мөн олон 10 баярын хөтөлбөрүүдийг зохион байгуулсан байна. За энэ уламжлалт баяраараа Эцопчууд үндэсний эдээ ундаага бэлтгэж найз нөхдөд урьж уламжлалт кафений ёслолыг үйлддэг байна. Мөн орон гэрээ ойгоос авчирсан шинэхэн мотор гоёдаг юм байна. Зул сарын баяраа дэлхийн бусад улс орнуудаас хойно тэмдэглэлгээс гадна Эцопчууд цагаан өнгийн үндэсний хувцас энэ үеэр өмсдөг онцлогтой юм байна. Их Британий жижиглэн худалдааны консорциум өнгөрөх 12 дугаар сарын жижиглэнгийн худалдааны тооцоо судалгааг гаргасан байна. Тухайн сар цул сарын баяр болдог учраас жилийн энэ үе Их Британий эдийн засгийг тодорхойлогч хамгийн чухал хүчин зүйл болдог юм. За жижиглэнгийн худалдаа 2011 оны 12 дугаар сард 2.2%-аар өсч байсан бол өнгөрсөн түүнчлэн бараа бүтээгдэхүүний худалдаа хүнсний бүтээгдэхүүний худалдаатай харьцуулахад 3 дахин багассан байна. Одоо улс төр орчны хүрээлэн эсрэлсэн цагаагаар мэдээг хүлээн авна. Угаар Монголын мэдээ агентлагийн бэлтгэр өгдөг үдшийн мэдээ өндөрлөж байна. Та бүхний маргааш ажилд амжилт хүсье. Сайхан амарцгаарай.